Сайн байцгаана уу? Монтаро сувгта иргэн тавтай морилцгаана уу? Тэгэхээр бантигны хэлбэртэй гомь буюу 1-р группийг сонгосон хүмүүсийн маань нэмэлт эхлэхэд бэлэн болсон байна. За тэгэхээр эхний асуулга нь бол амьдралынхаа дараагийн цикл рүү ороход яг юунаас болж гацаад байна те? Дараагийн цикл рүүгээ оруулахгүй байгаа тэр гол саад нь юу байна вэ гэдэг дээр за эхний асуулган дээр бол The Empress үзэр болон Air of Pentacles, Reunion or Souls гэд Shamanic Healing-ийн үзрүү тус гарсан байна. За тэгэхээр та бол одоо тий амьдралдаа одоо ингээд юу гэдгийг одоо ургуулж цэцэглүүлэх тийм чадвар нь танд байгаа ч гэсэн тэр бүх одоо тэр чадвар чадамжийнхаа үр болох тэр үрээ арчилж чадахгүй байгаа тийм мэдрэмжтэй байгаа байна гэсэн. За бүтээх тэтгэх тэр энерги таны дотор байгаа ч гэсэн те өнгөрсөн тэр харилцаа эсвэл ямар нэгэн тийм сэтгэлийн тийм холбоотой тийм хуучны тийм сүнсний хэлхээ таны дотоодд таныг гацаачихсан байна гэдг нь харагдаж байна. За тэр маань болохоор юу гэдгийг тухайн ажил төрөлтөө бизнестэй эсвэл нөгөө хичээл сургууль оюутан сурагчтай байвал сургуультай тий за бизнес эрхлэгчтэй байвал ажил төрөлтөө төвлөрхийг ингээд хүсээд тий ингээд тэгсэн ч гэсэн ийм сэтгэлд нэг хамааралтай нэг зүйл дуусаагүй байгаад байгаа хгүй юу тэр маань болохоор гацаалтанд оруулсан байна гэсэн үг. Та дотроо ямар нэгэн хүнийг эсвэл өөрийнхөө ямар нэгэн дүрийг орхиж чадахгүй гэсэн үг. Өнгөрснөөсөө салж чадахгүй тэр өнгөрсөнд хүлээн зөвшөөрөл байхгүй гэж гарч ирж байна. За тэгэхээр сэтгэл толботой хуучны ямар нэгэн хүн эсвэл экс байж болно. За үнэхээр тийм зүйл байхгүй бол таны нэг дүр байж болно. Нэг хохирол амссан дүр, хуурдагдсан дүр ч юм уу те эсвэл одоо маш их шүүмжлүүлсэн дүр, хүчирхийл төрчихсэн дүр ч юм уу. Яг нэг тийм дүр чинь танд сэтгэлийн уяанд ингээд байдаг болохоор яг тэрийгэ тавьж явуулж чадахгүй байгаа учраас дараагийн циклд орж чадахгүй байх гэсэн үг. Энэ л та бүхний маань гацаа байгаад байна. За саад болж байгаа зүйл нь юу вэ гэхээр гэдэг дээр за байж байгаа энэний өмнөхдөр болохоор бас нэг гацаагаад байгаа зүйл нь болохоор та бас нэг юу илүү аливаа зүйлд юм сэтгэлээсээ чин сэтгэлээсээ хандахгүй байх гэсэн үг. Ажил карьер дээр ч бэ тий ер нь бол юм бүтээлч хандахгүй уян зүйлэн хандахгүй байна гэсэн үг. Өмнөх уншлах дээр ч гэсэн Emperor үзэр гарч ирсэн тий. Тэгэхээр энэ дээр гацаагаад байгаа зүйл юу вэ гэхээр Empress үзэр гарч ирж байна. Тэгэхээр нөгөө нэг таны та бүхний маань одоо юу гэдгийг төгс эргэтэлэг шин чанар чи их вэ гэсэн үг. Юмд маш зарчимж одоо нягт ням бай те юм хүчтэй нэлээ юм хаар төвшний те юм дип төвшнийх байтал нөгөө нэг юм уян зөөлөн уучлал те ийм нэг уян хатан тэр эмпресс үзрийн тэр феминин буюу одоо тэр эмэгтэйлэг шин чанар чинь дутуу байгаа тань гэсэн. Энэ маань бас их гацааж өгч чинь гэсэн. Тэгэхээр магадгүй тэр одоо юу мартаж чадахгүй байгаа өнгөрсний тэр нэг ямар нэгэн сүнсний холбоотой хүн бай эсвэл одоо таны ямар нэгэн дүр бай тэрийг хүлээн зөвшөөрч уучлснаар одоо гацаач арилахаар байна гэсэн. За саад нь юу вэ гэдэг дээр бол Four of Wands доош харж буусан. За тэгэхээр дараагийн цикл рүү оруулах байгаа саад болоод байгаа зүйл нь одоо юу гэдгийг гэр бүлтэй их холбоотой. Магадгүй одоо таны гэр бүл гэхээр за эхнэр нөхрүүд ээж болно. За эцэг их ах トゥ амраг саднууд ээж болно. Тэгэхээр энэ гэр бүлийн асуудал байгаа дээ. Энээсээ энэ маань бол энэ гэр бүлийн асуудлыг давж туулах аль эсвэл өнгөрсөн дэх гэр бүлийн асуудлууд байж болно. За энийг та энэ шархаа та эдгэж байж ижил цаашаа гарах гэдэг. Тэгэхээр энэ одоо юу гэдгийг саад маань энэ гэр бүлийн асуудлаас холбоотой байгаа. Гэр оронтой холбоотой асуудлууд болон гэр бүлийн одоо хоорондын харилцааны асуудлууд гэсэн.
За тэгэхээр таны дотоод тэр мөрөөдөл хүсэл тэр гүн мэдрэмжүүд тодорхойгүй болсон юм шиг мэдрэгдэж байгаа. Аз жаргал, баяр хөөрөл ингээд тодорхой хэмжээний ингээд яг одоо байгаа бодит байдал чинь харьцангуй ингээд баяр баясгалантай аз жаргалтай юм шиг байгаа ч гэсэн энэ бүхний яг тэр нэг гол суурь нь ерөөсө баттай биш гэх юм уу? Магадгүй таны гэр бүлийн гаднаас арай өөрөөр хэлбэл гаднаас ингээд аз жаргалтай гэр бүл, илүү бүтэн гэр бүл юу юугаарч дутаагүй юм гой сайхан харагдаж чадж байгаа ч гэсэн яг ингээд угтаа, суурьндаа бол нэг юм баттай биш байгаа даа. Асуудалтай байгаа даа. Ийм байдал ийм байдлыг илэрхийлж байгаа үзэр гэх юм уу? За Dream Journal гарч ирсэн. Тэгэхээр магадгүй та хүсэл мөрөөдлөө тэмдэглэж байгаа тэмдэглэдэг бичдэг байсан ч гэсэн өөрийн тэр сэтгэлийн гүнээсээ ирж байгаа тэр тохиог ерөөсөө анзаардаггүй байж болохыг илтгэж байгаа. Та багтаа ч юм уу эсвэл хэдэн жилийн өмнө юм залбирсан тэр нэг хүсэл, залбирсан тэр мөрөөдлөө одоо марцсан байх магадaltaй гэсэн. Тэгэхээр та бага байхдаа юу мөрөөдөж хүсдэг байсан жаахан байхдаа юу мөрөөдөж хүсдэг байсан хэдэн сарын өмнө хэдэн жилийн өмнө та ямар зүйлд зорилго чинь яг хаашаа чиглэж ийсэн одоо тэгсэн чинь шал өөрөөр ирчихсэн ч юм уу өөр байр суурьнд очичихсан ингээд нэг чиглэл нэг тийм хаашаа чиглэж байгаа ойлгохгүй болчихсон тийм байдалд орчход байгаа гэх юм уу. Тэгэхээр нөгөө нэг уухта багын хүсэл мөрөөдөл анхны хүсэл мөрөөдөл ийм зүйл чинь болохоор ерөөхдөө бол нэлээд сүнсний өгөгдөл сүнсний зорилготой нэлээд төхөн байдаг байхгүй юу. Тэгтэл нөгөө нэг амьдралын явцад ингээд зорилго нь өөрчлөгдөд, мөрөөдөл нь өөрчлөгдөд, байр суурь нь өөрчлөгдөд ирэхээр нөгөө сүнсний өгөгдөл, сүнсний зорилго амьдралын зам мөр чинь хатгаад ирдэг гэх юм уу. Та нэг сүнснийхаа гэрээндээ заасан зорилгын дагуу явахгүй байна гэдэг зүйл дээр ийм хатгалт өгдөг гэх юм уу. Тэгэхээр энэ зүйл маань бол өөр саад болж орж ирж байна. Тэгэхээр магадгүй та бага насандаа юу мөрөөдөж хүсэж ямар хүн болно гэсэн ямар замаар явна гэж бодсон тэр бүхнээ сэргийн санах хэрэгтэй байна гэдгийг илтгэж байна. За дараачих нь болохоор хостой хүмүүсийн хайр дурлалын харилцаан дээр яг нэг юм шийдвэр гаргах төвшөнд байгаадсэн шүү дээ. За тэрэн дээр бол яг ямар шийдвэр гаргах юм бэ? Яах ёстой юм бэ? Хостой хүмүүсийн хайр дурлалын харилцаан дээр нэг блок үүссэн. Тэрэн дээр яг яах ёстой юм бэ? Яавал ертөнцийн энергийг сүрэхгүй вэ гэдэг асуулт тавьсан байгаа. За энэ дээр бол Six of Pentacles, King of Pentacles гарч ирсэн. Тэгээ Lovers Oracle картаас суулсан байгаа. Тэгэхээр ихэвчлэн Pentacle буюу нөгөө зоолснууд гарч ирсэн. Тэгэхээр хайр дурлалын харилцаан дээр санхүү, мөнгө санхүү доктортой байдал тийм хариуцлагын тал дээр тэнцвэргүй байдал дээр тулаад байгаа юм байна. Доктортой байдлыг нэг нь л бариад байна гэсэн үг. Эхнэр нөхрийн аль нэг нь л мөнгө олдог. Нөгөөх нь үрдэг ч юм уу эсвэл нэг нь л зүтгэл бүх юмыг амжуулаад өр орлогоо тэнцвүүлэл нэг нь хитрхи их хүчилж хөдөлмөрлөөд байна. Энээс олж хоорондын зөрчилтөө үүссэн гэх юм уу. Тэгэхээр энэ зүйл маань бол доктортой байдлыг нэг нь л бариад авах юм бол энэ харилцаа угаасаа зөрчилтөө үүсч эмзэг болчихдог. Тэгэхээр энэ зүйл дээр шүүмжлэл биш хүлээн зөвшөөрөлтөл та хоёрын харилцааг аврахаар харагдаж байна. Тэгэхээр магадгүй яг энэ группийг сонгосон ихэнх хүмүүс маань гэтээ аль нь ч хийж болно. Гэтээ яг ихэнх хүмүүс маань бол гэр бүлийнхаа бүх санхүүг байрдаг, зохицуулдаг ихэнх санхүүгийг олж өгдөг ийм хүмүүс байгаад байна. Тэгэнгүүт эндээ хохирогчийн байр суурьтай ханддаг. Тэр нь юу вэ гэхээр би их зовж гин, би их хөдөлмөрлж гин, би бүх хүчээ гаргаж гин. Тэгэхэд ингээд нөгөө хамтрагчаа болохоор чи бол ингээд надаас бага орлоготой ч гэдэг юм уу. Намайг бодвол орлогын их өсөр цөөхөнтэй. Чи ингээд амьдралын төлөө тултал зүтгэхгүй байна. Тултал мөнгө олж чадахгүй байна. Гэтэл би гэдэг нэг ийм байр суурьд их харагдаж байна гэсэн. Тэгэхээр нэг ясны нөгөө хүнээ буюу хамтрагчаа хань ижлээ хайртай хүнээ тийм л угаасаа тийм л хүн гэдгийг ойлгох хэрэгтэй байна. Тухайн
ханаа нөхрөө эхнэрээ хин гэдгийг нь одоо хүлээн зөвшөөрөөд хүндлэх хэрэгтэй. Энэ харилцаа л энэ үед яг энэ мөчөд бол та хоёрын яг нөгөө дараагийн шатанд аваачих тий гол тэнцвэрт авчрах гол төлхөөр нь байхаар харагдчихэ шүү манайхаа. За тэгэхээр энэ дээр бол эго бас их нөлөөлөд байна тийм ээ. За окей. За дараагийн зүйл нь болохоор сурах ёстой сургамж нь юу вэ? Ухаарлал нь юу вэ? Хичээл нь юу вэ? Энэ 6 сард тийм ээ юу сурах ёстой юм бэ гэхээр feminine energy, за elimination гэд хоёр үзэр гарч ирсэн. Тэгэхээр та ирч хүчтэй тийм одоо тийм юу гэдэг тэмцэх чанарын хүн биш. Харин те энэ гүнээсээ ингээд эмхтэй тэр хүчийг гаргагч хүн байгаад байгаа байхгүй юу? Гэтэл нөгөө амьдралын олон даваа нухчаа олон асуудлууд нөгөө амьдралын өнгө аясад ингэж нөгөө одоо юу гэдэг амьдралд нухагдаж явсаар агаад feminine energy буюу эмэгтэйлэг энерги алдсан. За энэ feminine energy дээр эхний асуулган дээр ч гэсэн те дараагийн цэглэг явж чадахгүй байгаа тэр гацаан дээр ч гэсэн гарч ирсэн. Тэгэхээр ерөөсөө feminine energy буюу эмэгтэйлэг шин чанараа алдчихсан хүмүүс байгаад байна гэсэн. За та үзэж байгаа та нэмэлтээ сонсож байгаа та эрэгтэй хүн ч эмэгтэй хүн ч feminine energy алдсан байна. Тэгэхээр яг илүү юмд уян хатан байх хэрэгтэй, өрөвч байх хэрэгтэй, зөөлөн байх хэрэгтэй, илүү бүтээлч байх хэрэгтэй, илүү ухаалаг, зөөлөн байх хэрэгтэй, уучлал хэрэгтэй, хүлээн зөвшөөрөл хэрэгтэй гэдэг нэг энэ шин чанарууд чинь байхгүй болчиход байна гэсэн. За энийг маш сайн анхаарах хэрэгтэй байна. За энэ зүйлийг сурч авчих юм бол энэ хичээлийг ойлгочих юм бол та дараагийн шат руугаа явахаар байна. За ухаарал гэдэг бол ийм одоо нөгөө тухайн одоо хамтрагч ааж вэ? Ер нь өөрийнхөө эргэн тойрны хүмүүсээ ухааруулах гадаага бол хүчээр ингэж ярих, хүчээр тулгах, хүчээр сургах биш ээ. Харин ч зөөлн хэлэх одоо тухайн үнэ хүлээн зөвшөөрөх ийм зөөлөн шин чанар чинь л өөрөө ухааруулалтыг бий болгодог гэх юм уу? Нөгөө хатууг зөөлнөр гэд нэг тийм үг өгдөр шүү дээ. Ерөөсөө л тэрийг илэрхийлээд байна. Тэгэхээр таны та бүхний багш гэдэг зүйл бол таны одоо сэтгэлийн намуухан тэр зөөлөн мэдрэмж гэх юм уу? Аливаа зүйлийг илэрхийлээд, аливаа зүйлд ингээд дайнд оролцоод, аливаа асуудалд ингээд дайрс давшилж орж ингэж механикаар ингээд одоо юу гэдгийг ингэхээс илүү ийм мэдрэмжээрээ хандах, зөөлнөр хандах аливаа зүйлийн нюансыг олох, илүү мэдрэмжтэй байх. Ер нь мэдрэмжээ ашиглаач л гэж байгаа. Ерөөсөө тийм зүйлийг л хэлж байна. За тэгэхээр 6 сард ирэх магадлалтай одоо тэр нэг юу байгаад байгаа шүү дээ манайхаа. Нэг заллин ч юм уу, эсвэл нэг хулгайд хүртэх, эсвэл одоо хуурамч хүмүүнтэй уулзрах ч юм уу. Ийм эрсдэл байгаад байгаа. Энэ эрсдэл яг ямар байдлаар тань дээр ирэх гээд байна гэдэг дээр үзэр зөксөн. Тэгэхээр judgment үзэр болон high priestess. За тэгээд order гэд мудрагийн үзэр доош харж бусаа. Тэгэхээр энэ эрсдэл нь ямар нэгэн шинж тэмдэггүй одоо сүр дуйлаантай биш одоо юм чимээгүйгээр ирэх гээд байна. За тэгээ ихэвчлэн танил ч юм уу дотоод хүрээнээс ирэх гээд байна гэсэн үг. Тэгэхээр магадгүй та бүхний маань одоо танилын хүрээний хүмүүс таны ер нь мэддэг хүнээс ирэх гээд байна гэсэн. Та дотоод зүүн савингаа сонсохгүй, эрэмб дараалал алдсан зохион байгуулалт байхгүй үед бол энэ эрсдэл амилахаар харагдаж байна. Тэгэхээр зүүн савингаа маш сайн сонсох хэрэгтэй байна. Аливаа зүйлийг ажиглах, ажиглах чадвар, мэдрэх чадвар маш сайн байх хэрэгтэй. Та мэдэрснээ хэрвээ үл тоон тэгээд тэр л үед энэ эрсдэл гарч ирэх гээд байна гэдгийг хатуу анхааруулж. Магадгүй танд нэг хүн ойр дотны хүнээс нэг санал тавих ч юм уу, эсвэл мөнгө төгрөг зээлэж гингүү танд нэг тийм болохгүй юм шиг мэдрэмж төрөнгүүт за яагаад манай болдоо штэ манай цэцгээ штэ чи юу болш юм байх вэ гэд үл тоочих юм бол яг тэр үед энэ эрсдэл одоо амьлаж бит болох гээд байна гэдгийг та бүхэн маань сайн юу яагаарай ойлгоод мэдрэмжээ сайн сонсоорой гэж байгаа. За энэ эрсдлээсээ яаж өөрийгөө хамгаалах вэ гэдэг дээр бол за New Beginning, за Slow but Steady, за self care хөзрийн pleasure гэд хөзрөд гарч ирсэн байна.
Тэгэхээр эрсдлээс хамгаалах гол түлхүүр бол тайван байх, бодлоготой байдал хэрэгтэй. Одоо закяс энэ гэрийг хийгээд хийжээ гэлцчул одоо энэ яг бүтээд танд тэдэн төрөний ашигтай байна гэдэг ч юм уу тий нэг юм таныг нэг юм яаруулсан, твдүүлсэн ийм зүйл гарч ирэх ийм байдлаар бас илэрх гээд байгаа байхгүй юу. Тэгэхээр ийм зүйл дээр илүү нягт байж, нямбай байж, илүү тайван байгаад боддоод тий тэгжээж ингэж хариу үйлдэл үзүүлээрэ гэж байна. Шинэ эрен үеийг хүлээж авах. Одоо юу гэдэг тийм хит яарахгүйгээр итгэж хүлээх гэх юм уу? Тийм зүйл хэрэгтэй. Ер нь бол нөгөө нэг хүн биш дээ. Өөрийгөө баярлуулах те өөрийгөө баярлуулах, өөртөө бэлэг барихаа болох үед л одоо хорвоо таныг шийтгдэг байхгүй юу? Тэгэхээр манайхан маань өөрийгөө гаруунд нь хайж болохгүй гэсэн үг. Энэ маань ерөөсөө энэ эрсдлээс хамгаалах гол түлхүүр байна. Илүү тайван байна, илүү бодлоготой байна. Өөрийгөө золиос нь гаргаж болохгүй, тэ хүнд тусалж болно. Тэглээгээд өөрийгөө хайж болохгүй л гэсэн үг. Тэгээ өөрийгөө бүр мөсөн хайчих юм бол тэр үед л ямар нэгэн одоо шийтгэл, сургамж, сорилтууд их ирдэг. Энэ зүйлийг бол анхааруулж байна. За тэгвэл 6 дугаар сард Сахиусан тэнгэр хороо ертөнд өвөг дээдсээс өгж байгаа мессеж нь юу байна вэ гэхээр за шаманы гилэнгээс self love, за lovers oracle-аас sacred admire, за тэгээд career and life oracle-аас renewal гэдэг үзрүүд гарч ирсэн байна. Тэгэхээр хин нэг нь таныг чимээгүй хинтээ баярлан хараад гэх юм уу сэтгэлээрээ хамт байгаа. Гэхдээ хамгийн чухал нь таныг өөртөө эргэж ирэх тэр таныг одоо өөртөө эргэж ирэх тэр цаг чинь л хамгийн чухал байгаад байна. Шинэ амьдрал эхэлж байна. Та энэ үеийг сэтгэлийн тэр маш юм эрүүл саруул ухаантайгаар, эрүүл хил хязгаартайгаар өөрийгөө хайрлаж угтах хэрэгтэй. Ерөөсөө 1-р группийн одоо нээлттэй уншлага дээр ч гэсэн ерөөсөө трансформац явагдах гэдэг, өөрчлөлт явах гэдэг, дараагийн бүлэг ирэх гэдэг, ирчээд байна За хаалгын нээчлээ хэдүүлээ гацаануудаа арилгаад ойлгоод хаалгаа нээчлээ. Тэрнлөө орохдоо л ерөөсөө юу гэдэг эрүүл сэтгхүүтэй саруул ухаантай өөрийгөө хайрладаг болж ижил тийшээ орох хэрэгтэй гэдгийг л хэлтгээд байна. Шинэ эхлэл нь бол ерөөсөө гаднаас биш дотроосоо эхэлдэг. Хүн болгон чамайг хайрлаж болно. Харин чи өөрийгөө хайрлахгүй бол тэдний хайрыг хүртэхгүй гэдэг зүйлийг илэрхийлж байна. Тэгэхээр self love буюу өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй манайхан хитрхэн юмны төлөө өөрийгөө алддаг, өөрийгөө их золиослдог байгаад байна. Тэгэхээр өөрийгөө хайрлаж ижил өрөөл бүгд чамайг хайрладаг болно гэдгийг илтгэж байна. За тэгэхээр renewal гэд хүзрээр бол шинэ одоо эхлэлтэй шинжилэл өөрчлөлтийг бий болго. Тэгэхээр ерөөсөө яг нэгтгэхэд дүгнээд хэлэх юм бол манайхны яг би сая маш хүчтэй, маш чухал зүйлүүдийг хэлсэн шүү манайхаа. Тэднэрийгээ дахин сонсоод бичиж тэмдэглэж аваад тэгээд амьдралтаа хэрэгжүүлээрэ. Гэхдээ хамгийн эцэст нь нэг үгээр илэрхийлвэл ерөөсөө өөрийгөө хайрлахаас эхлээл бүх зүйл чинь одоо зангилаанууд бол тайлгдахаар харагдчихжээ шүү манайхаа. За ингээд уншлага нь таарсан, таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Тэгээд та бүхэндээ баярлалаа. Амжилт хүсье.